Тэгээ өнөөдөр нэг бас залбирлын сэдэв байна юу гэхээр сая нөгөө хуулийн тэгшитгэл гараад маш олон хүмүүс шоронгоос суллагдсан. Тэгээ миний сонссноор бол бүр бүх насаараа хорих ял авцсан байсан нөгөө аимшигтай онц хэрцгий нийгмийг цочроосон аимшигтай гэмт хэрэгүүд хийсэн хүмүүс уг нь бүх насаараа хорих байсан. Үхэн хөвтлөл тэнд байж 20 жил амьдрах уу, 30 жил амьдрах уу, 50 жил амьд явсан ч шорондоо байж байгаад үхэх тийм хүмүүс 20 жил суусан нь гарцсан байна гинэ. Үнэн үү? Тий. 20 жил суусан нь гарцсан байна гэж. Тэгэхээр тэдэнд бас амьдралын гайхамшигтай боломж олгогдсон байна. Тэд шоронд үхнэ гэж бодож исэн чинь гараад ирсэн. 20 жил суугаад. Гэхдээ миний мэдснээр сонсож ирснээр тэр бүх насаараа хорих ял авсан байсан бас цөөнгөө хоригдлууд нөгөө тэнд угаасаа одоо найдвар байхгүй, шоронгоос гарна гэж байхгүй, цоочтой нэг өрөөнд л дотроо нэг жорлонтой. Тэгээ тэнд чи 20 жил байж байгаа юм чинь тэндээс гарахгүй шүү дээ. Нарч харагдахгүй, энэ хөх тэнгэр харагдахгүй шүү дээ. Тэгэд тэнд 20 жил 30 жил бүх насаараа ингээд үхэн хөхтлээ амьдрна гэсэн хүмүүс зарим нь уумраад, зарим нь тэнд очиж сайн мэдээ тарааж исэн хүмүүс илжсэн. Зарим нь өөр ингээд сэтгцэн өвчтэй болсон. Сэтгцэн өөрчлөгдсөн. Зарим нь бол амиа хорлсон. Цөөнгөө хүмүүс тэнд амиа хорлсон байхгүй. Тэгээ зарим амиа хорлох магадaltaй хүмүүсийг тэгээд байнга гавтаа байж идэг. Тэгээ тийм хүмүүс суллагдсан. За 30 жил миний мэдхийн миний таньдаг үр. Олон жилийн өмнө, бараг 30 гаруй жилийн өмнө таньдаг байсан. Нэгэн 30 жил суугаас суллагдсан. Шоронд би бас сайн мэдээ тарааж очихдаа бас Библи хүртэл өгч ирсэн. Тэгээ сүүлд нь Христ итгэсэн байсан. Тэгээ одоо эзний зам дээр гараад ирсэн баг. Тэд нэр Христ итгээд зарим нь. Тэгээ зарим нь бол итгээгүй маш олон хүмүүс. Тэгээ өчигдөр хүртэл над руу дарахнаас нэг юм ихтэй утас чинь 20 жил сууж гарч ирсэн нэг хүний эхнэр болсон юм байна л. Тэгээ шоронд байхад нь уг нэг ангийн хүүхэд юм байна. Тэгээ шоронд байхад нь эргэж очиод тэгээд ер нь шоронд байхад нь л ер нь албан бусаар мэдээж тэд нэр гэрэлж чадахгүй юм чи ер нь албан бусаар гэр бүл болчихсон. Тэгээ шоронд байхад нь эргэж очдөг. Тэгээ эргэлтийн одоо цагуудад хамт байх боломжтой. Тэгээ тэр хоорондоо тэр хоёр хүүхэдтэй болчихсон. Тэгээ гяндангаас шууд судлагдсан тэр нөхөр. Нэлээ сахилахгүй нөхөр байгаа. Хүн алсан, хүчин хийсэн, хүн хутгалсан, дээрэмдсэн. Ер нь шорондоо хүртэл бас зүгээр байдаг. Ямар сандаа гяндангаас шууд гарч явах. Тэгээд гараад нөгөө эхнэр дээр очтгоо. Нөгөө хүүхэд нь 3 нас урчихсан. Эхнэр нь одоогны гараад нэг сайхан амьдрах байх. Тэгээ бас итгэж найдсан байгаа шүү дээ. Энд чинь шоронгоос гарч ирсэн хүн, хэдийгээр хүн алсан, алуурчин ч гэсэндээ ингээд амьдрийгээ тэр эмэгтэй итгэхээс гэрэлцсэн байж тээ. Тим хүний эхнэр байхыг сонгочих. Гэр бүлийнх нь хилээд байхад, уурлаад байхад, зэмлээд байхад өгөнд ороог. Тэгээ өчтөр над руу уйлаа ярьж байгаа. Энэ хүн чинь ингээд шоронгоос гарч 10 хэд онцлоо. Ирдгүү. Тэгээ би уг нь энд итгэсэн. Одоо би гэр бүлийнхэндээ нэр хүндгүй бас. Намайг бүгд л үзье яаж чинь. Хогч нь яах гэж энэ шоронгийн алуурчтай суусан гэдэг. Тэгээ энд гэртээ ирдгүү ингээд. Би одоо энд хүлээгээд идэв. Хүүхэд нь өвчтөе. Одоо сэхэнд орох гэж байна. Тэгээ энэ хүн ирэхгүй. Хоёр дахь өдөр өнгөрсөн 2 дахь өдөр нэг ирээд нэг хончоо тэгээ буцаад явчлаа гинэ. Тэгээ над руу уйлаад утчихин. Та нэг очиж та нэг тэр хүнд уцтаад гэртээ харь гэж хэлээч гэдэг. Тэгээ би одоо тэднийг зохицуулагч биш шүү. Тэгээ ах нь маргааш сүмд ирвэл хэлье л. Тэгээд би л тэр хүн чинь амьдэрч үзээгүй хүн. Хүүхэд байхасаа шоронгоор авчихсан. Тэгээ одоо ингээд 30 гарчаад ингээд шоронгоос гараад ирсэн. Аав нь архич юм байсан. Тэр хүүхдээ аав. Гэрт нь тэр хүүхэд ихэн хөвлөд байхад нь л аав нь архич юм байсан. Би мэддэг байхгүй. Нэг байранд байсан. Өдөр болгон аав нь согтов. Тэгэд өдөр болгон ирээд гэртээ агсан 50 ээжийг нь зодно. Жирэмсэн байхад нь аав нь согтов байсан, төрөхт нь аав нь согтов байсан тийм л хүүхэд. Тийм л орчинд өссөн. Тэгээ тэр хүүхэд гацсан. Саний сургаалт өгсөн тэр ишлэл дуулын ишлэл гаргада. Дуулал 58:3. Тэр хүүхэд ихэн хөвлөд байхдаа л тийм орчинд байсан учраас Библи юу гэж байгаа вэ гэхээр тэр хүүхэд ихэн хөвлөд байхдаа л холдон алдуурсан байдаг. Хинээс юунаас болж тэр хүүхдийн бурууг үгүүлдэ тэр ихэн хөвлөд байгаа хүүхдийн бурууч тэр эцэг түүнийг тээсэн түүнийг тээж байгаа тэр
Уур амьсгалыг авчирч байгаа тэр газар. Тэгээ би хэллээ л дээ миний дүү. За чи амьдрал үзээгүй. Шоронд л бүх насаараа өнгөрцөн. Яаж сайн аав байхыг ч мэдэхгүй. Сайн аавтай ч байгаагүй. Тэр одоо Есүст л найд. Хэрвээ саяны сургаалт төгсөн 3:16 гаргая. Хэрвээ 2 дугаар Тимот 3:16. Хэрвээ одоо яах вэ гэвэл энэ хүмүүс эзэнд л итгэж Бурхны энэ агуу бүр би эртний хэллэгээр нэлээ. Энэ агуу ариун Библийн хөлгөн судрыг барьж аваад энийг л уншиж өдөр шөнөгүй тунгаан бодож бясалгаад энэ үгээр л ердөөсөө Библи юу гэж ин яг тэрийг л хийн. Библи хэлээгүй бол юу хийдгүү, Библи хэлээгүй бол ярьдгүү боддгүү энэ Библийн дагуу биш учраас юу ч хийхгүй байхаар энэ үгээр л зуураад амьдрах юм бол тэд залруулагдана. Зөв зам дээр л зогсно. Амен. Тэг яагаад би мэдж байгаа гэхээр өөрөө би сүмд ирэхдээ бас маш их алдуурчихсан хүн байсан шүү дээ. Үнэхээр замаасаа гачсан хүн байсан. Тэг амьдралаасаа би миний ойлгосон тэр зүйл юу байсан бэ гэхээр би юу ч ярьсан дандаа л худал ярьж хараал урсгаж эсвэл амнаас минь сагсуу онгороо бардам үг гарч худал хуурмаг үгс гарч эсвэл юу хийн дандаа уур хилэндээ автаж зодоонуудын хийж гим нүглэл үйлдэж явдаг юм яг гажцсан хүн гэдгээ би яг Библи Христ дээр ирэхдээ би ойлгоцсон байсан баг. Ганцхан зөв замаар яаж явахаа мэдэхгүй. Иргэн тойронд хүмүүс найзууд маань архи угаал завхаарал зодоон хийгээл ингээл яваад байна. Би өсөختөө хүртэл гэрт маань би өчигдөр гэр бүлэрээ сүмийнхаа зарим хүмүүстэйгээ хамтдаа нөгөө нөхөрлөлөөлд шабат өдрийг хамтдаа тэмдэглээд тэгээд хүүхдүүдээ харсан чинь ингээ хүүхдүүд маань ингээд хамтдаа ямар гоё орчинд ингээ нөхөрлж байгаа. Тэнд ямар ч арх алга аав ээжүүд нь харин эзний зоог бариад хамтдаа Библийн дагуу гоё библик кино үзээд хамтдаа тэнд магтан дуулаад хамтдаа тэнд залбираад тэг хүүхдүүд өглөө 6 цаг хүртэл тий шүнжэнгөө хүүхдүүд сэрүү ингээ хоорондоо ингээ тоглоод тий бүр өглөө 6 цагт хүүхдүүд унтсан гэвэл яа. Тэгээ би тэрийг хараад ямар гоё вэ? Би яалаа гэж бодсон чинь би хүүхэд байхасаа гэрт минь аав ээж найзуудтайгаа нийлээд архитдаг байсан. Согтун хүмүүсийн дуулалдаж байгаа, согтун хүмүүсийн уйлалдаж байгаа, хоорондоо зодтолдож байгаа чимээнээр би хүүхэд байхдаа л сэрдэг байсан. Тэгээ би зсгад нойл руу явж явах үед хоорондоо зодтолцсон хүмүүс ингээ бие биенлүгөө хутга шидээд миний өмнөр ингээд хутга нисээд ханы минь нөгөө цементийг ингээ ховхлоо тэр хутга ингээд цемент нь пүргээд унжис. Тийм л алаантай орчинд би өссөн. Томчууд ингээ ширээ тойроод архитаа сууж яхад байна штэ. Би нэг 5-6 настай байсан юм уу? Ингээд томчууд архитаа дуулалтаа сууж байгаа ширээнд орнд би ороод ингээ хөлийг ингээл хараа сууж идэг байсан. Тэр орнд би яг одоо хүртэл санддаг байхгүй. Ширээний бүтээлийг сөхөгдөөд нэг ах надад ингээд хундахтай архийг надад өгчээсэн. Тэгээ би тэрийг нь аваа уужсэн. Архиар шахуулахдаа тэр хүн архиа ингээд надад өгөөд би тэрийг нь уужсэн юм да. Жохон хүүхэд байхад. Би тийм орчинд өсөж байсан. Томчууд манад архитаад хоорондоо завхаарч байгаа чимээнээр би сэрдэг байсан. Гэртээ унтах гад орох үед өрөөнд минь миний орон дээр дүүнрийн минь хамт унтдаг орон дээр томчууд завхаарч байгаа. Тийм л бузар орчинд би өссөн дөө. Тэгээ тэр замаар явсан. Тэгээ өчигдөр хүүхдүүд минь 6 цаг хүртэл хамт инээлдэл унтахгүй байхдаа шал өөр асуудал байгаа хгүй. Тэр шал ондоо асуудал дотор маш их баяр хөөр, магтаалын дуу, эзний оршихуй, нөхөрлөл, тэр бурхны хүмүүсийн нөхөрлөл дотор өөр хүүхдүүд маань ингээ үр цайтал ингээд инээлдэж. Тэгтэл би бол айдастай томчуудын алаан дотор, зодоон дотор тэр эхнэр нөхрүүд хоорондоо зодолцсон, эхнэрүүд нь нөхрүүдээ зодсон, архины шил толгой дээр нь хагалсан, нөхрүүд нь эхнэрүүдээ зодсон, тийм нөхцөлд унтахгүй үр цайлгаж ирсэн. Тийм өдрүүд олон байсан. Би үнэхээр гажсан ирсэн. Харин
Бурхны үг. Би гайцсан гэдгээ ухаарсан байхгүй. Тэгээд Библи уншихдаа яг энийг л хэрэгжүүлэе гэж шийдсэн. Энд эрүүл ухаан байгааг харсан. Энд мэрэгүү ухаан байгааг харсан. Энд яг миний амьдралын найдвар байгааг хараад би өдөр шөнөгүй Библийг уншиж ирсэн. Ном номоор нь уншиж ирсэн. Бүлэг бүлгээр нь уншиж, тунгаан бодож, зурж, тэмдэглэж, тэгээ Библийн ишлэлийг би чэйжилж эхэлсэн. Тэмдэглэлийн дэвтэр аваад бичиж эхэлсэн. Надад үнэнхээр ухаалаг санагдсан тэр үгсүүдийг чэйжлээ. Тэрийгээ би гудамжинд явж байхдаа тэр байтугай өвөл үртэл би гар даарсан ч бичсэн тэмдэглэлээ, ишлэлээ гаргаад чэйжлээ явдаг байсан гэд. Та нар боддоо. Би өвөл шүү дээ. Сибирийн өвөл хүртэл би Оросд байж байхдаа би бичсэн ишлэлээ гараад чэйжлээ талхдаг байсан. Сибирийн өвөл бурхантай залбирч явж байгаад надад ямар нэгэн гайхамшигтай үг ухаарал төрөнгуутл би балаа гаргаад Сибирийн өвөл Оросын нөгөө 5 давхар байшин, саарл байшингийн ханан дээр дэвтрээ тавьж байгаад ингээ бичиж авчгаад хармандаа хийгээд залбираа явдаг байсан. Яг гэвэл би зөв зам дээр гарахыг хүссэн. Энд амийн үг байгааг ойлгосон. Амен. Тэгээ би үүгээр та нарт ч төдийгүй энэ шоронгоос гарч ирсэн энэ гацсан хүмүүс аав ээжийнхаа эцэг эхийнхаа герт олсон тэр хүмүүжил, тэр нөлөө, буруу нөлөө, сайн нөлөө байдаг, харин буруу нөлөөний тухай ярьж байгаа. Зөв хүмүүжил гэж байдаг. Би харин бас буруу гацсан хүмүүжлийн тухай ярьж байгаа. Энэ бүхнээс залруулагдахын тулд үнэхээр сүмд ирэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн тэдэнд сайн мэдээ хуваалцаж, сүм рүү дагуулж ирж, эсийн бүлэгтээ уурж, эсвэл тэдэрт нэг тусдан ингэж уулздаг, нөхрөлдөг тийм нөхрөл хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хүмүүс одоо яах вэ гэхээр буцаа шоронд орно. Зарим нь өөр ингээд надтай уулзж ийн л да. Нараа би амьдрч чадахгүй нэ. Би 20 жил шоронд амьдэрсэн. Шоронд бол болноо. Би нэг одоо шоронгийн тогооч гэж бид ахлах тогооч гэж бас хоригдл хүн. Шоронд байгаа бүх хүнсийг хяндаг. Нэг ахлах тогоочийг цустаа нь хольж өгөөл тэгэл би өөрийгөө болон гал хамуудад хийжээч чадна. Энд чинь би ажил байхгүй, мэрэгжил байхгүй. Надад ажил болтохгүй. Яг гэвэл хүүхэд байхаас шоронгоор явцсан. Юу ч хийж чадахгүй. Ажил хийж үзээгүй. Ийм хүмүүс ихэнх нь гарч ирж байна. Тэгээ одоо ингээд нэг гэр орон байхгүй, аав ээж маань шоронд байхад өнгөрчихсөн. Тэгээ нэг дүүгийн дэв байсан чи эхнэр хүүхэдтэй. Тэгээ би одоо ингээд хүний ингээд айлт ингээд бүр залхаж байна. Бүр шорондо буцаад орд юм уу ч гэж бодож байна гэж байна. Тэгээ иймэрхүү байж байна. Манай нөгөө төр засаг яаж байгаа вэ гэхээр ийм хүмүүсийн чинь яг өршөөгөө сулалчж байгаа. Тэгэл ингээд энэ аимшигтай тэдний хувьд бол аимшигтай байгаа хөөхгүй. Зарим нь 30 жил суугаа гараад ирсэн. Зарим нь 20 гаруй жил суудсан хүмүүс гарч ирж байна. Нийгэм ямар их өөрчлөгдсөн. Улаанбаатар шал өөр болцсон. Нийгэм өөр болцсон. Тэгээ бүр ингээд яг нөгөө соёлын шоконд орж байгаа хөөхгүй. Тэгээ одоо яах вэ гэсэн тийм хүмүүс айгүй их. Тэгээд нөгөө сэтгэлгээ нь бол ердөөсөө яг хിവэр. Нөгөө бүдүүлэг хിവэр. Тэгээд тэдэртэй ажиллахад үнэхээр хэцүү байх бол. Өнөөдөр чинь Монголын нийгэм өөрчлөгдөөд хүний бас сэтгэхүй нэлээд соёлжлоо шүү дээ. Гэтэл тэр чинь нөгөө нэг бараг соц нийгмийн үед байсан сэтгэлгээгээрээ гарч ирж байгаа тэд нэр. Бүр тис өөр бараг харь гаргийн хүмүүс шиг ингээ гарч ирж байгаа байхгүй энд. Тэр ердөөсөө амандаа орсон худлаад шууд ярина. Айлд ороо суувал бараг ингээд нэг хоёр юм байвал нэгийг авчин тэрийг хулгай гэж бодохгүй. Тэгээ нэг айлын өрөөнд орох юм бол сойзон байвал харагдахгүй бол алтай алгын сан сойзор нугаагаал тэгээ тавьчихна. Ийм л сэтгэлгээтэй хүмүүс гарч ирсэн. Тэгээ тэрийг буруу юм хийж гэнэ гэж юу ч бодохгүй. Гим нүглийн талаар ямар ч тийм ухаарал ойлголтгүй. Ийм л хүмүүс. Ихэнх нь ингээ гарч ирж байгаа. Тэгээ яахаа мэдэхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр одоо хүлээж авах газар бол чуулган л байна. Сүмэл байна. Яах вэ бүгдээрээ. Тэгээд энэний төлөө би та нартай хамт залбирая гэж бодсон. Хамтдаа бүгдээрээ залбирая. Тэгээд энд бас хорхоос сулагдсан залуу байгаа манай хэн блэ? Инх бат тий. Инх батын төлөө бүгдээрээ залбирахтаа шоронгоос сулагдсан бүх ирчүүдийг төлөөлөөд инх батын төлөө залбирч өгье. Инх бат гараад ирээч. Инх бат маань ер нь хэдэн жил
Би 42 жил 8 сар. Шоронд байсан. Шорондын талыг өнгөрөөсөө. Тэгээ би бол одоо яг танд нэг юм яа. Би өөрөө тарны дэрийг зогсож байгаа хүн. Энкват гэдэг. Тэндээ шинкват. Би бол аав ээж ах トゥ угийн хамаат садгийн өөрийн чадыг бол би үзээгүй. Асарамжаар явсан. Тэгээ би хүүхдийн колоноос нь аваад явсан. Гэхдээ миний тэр гавьяа биш, шагнал биш тийм үстэй. Одоо намайг мэдэх хүн одоо энд нэг хүн сууж байна. Энэ одоо цагтаа байсан хурандаа. Би сая энийг авчираад одоо ингэ байж байна. Энэ хурандаа бол одоо намайг сайн мэднэ. А тэр цааталт нь байж байгаа хүн бол манай хань юм байгаа. Би одоо олон жил зовоосон хүн. Одоо сая би тэр машины аваад одоо манай хүн суугаа болсон. Тэгээ би сая ханигаа бас хаваад ирсэн. Энэ хань маань бас намайгтай байж захта их л зовсон хүн байгаа. Тэгээд би одоо борхны энэ үгэнд ороод одоо энд нэг багш алга байна. Отгоо гэдэг нэг багш. Намайг ямар байсныг сайн мэднэ. Тэр одоо намайг сая энэ амгаланд байж хахад би өөрөө бол яг нэг эмиг бүгд хөөрмөр хийдэг. Тэгээ тэргээрэл нэг жоохон гайгүй явсан хүн. Тэгээ одоо гарч ирээд би энд амьдрах амарч нөхцөл байхгүй болсон. Тэгээ би сая нэг хүн зодмоо санагдаад ирсэн. Тэгэл би бодсон л доо. Хүн зодож болохгүй. Дахиад зодох юм бол би орчин. Тэгэхээр энэ би зодоод яах вэ гэд өнгөрөөсөн. Сая хүртэл энэ хурандаатай явжсэн хүнийг хүртэл зодох гээд дайсан дайрангуудаа яасан гэхээр арх ярьж байгаа байхгүй юу. Би өөр архич байсан л да. Сайн архич юм байсан. Архийг бол би зүгээр шилжирээд 2-3 шилээр нуудаг байсан. Одоо би архийг бол уудаггүй. Яагаад уудаггүй гэхээр бурхан намайг энэ архийг битгий уу гэж хэлсэн баг гэж бодоод ямар сандаа би энэ хурандаагаа загинтээ чи мөн архичаа аваад ирлээ. Наад архичгаараа яах гэдэг Монголгаш минь наашаа өрөөд иргээд би хажууд нь байсан хүний задмар санагдаад чи м одоо хүн уруу татаад арх мархаар уруу татлаа гэж би сая дөнгө сая наашаа ирэхээс өмнө хүртэл ингэж байж байгаа байхгүй. Би өөрөө л архийг цэвэрлдэг өөрөө би тамхиг татдаггүй тийм юм байгаа дээ. Уг нь нэг нэвший гэж бодоод яасан чи бас нэвшинд үнэхээр болохгүй байна л да. За заримдаа нэг жоохон буруу юм хэлчих гал амга элтэлээс аваа гэж бурхан минь гэж хэлчихэл тэгээд яваад байдаг. Тийм байгаа байхгүй. Тэгээ та бүгд надад туслана үз бас дэмжлэг өгнөөс. Одоо би авгаадгаа хойлоо байр хүсэл суудаг. Тэг чинь одоо хэцүү л байгаа байхгүй. Тэгээ одоо энэ отгоо багш алга байна л да. Би уг нь отгоо багш бас нэг эмэгтэй байдаг юм аа. Тэр эмэгтэйг нэрийг бас би сайн мэдэхгүй байна л да. Отгон ч юм уу гэж. Тэгээ энэ хоёр үнэнгээ надад айгуу сайн. Энд бас нэг хүүхэд байгаа хэвээр тэр иржсэн нэг залуу байдаг байсан. Тэр залуу энэ дотор харагдахгүй байна л да. Би тэгвэл одоо нэг ажил хий гэж бодож байгаа юм. Би өөрөө бол машин засварыг машин жишээ уг нь засдаг санаатай. Өөр санаагаас өөр юм байхгүй л дээ. Гэтэ бас нэг ажилд орё гэсэн отгоо багш өгнө юм зааж өгнө гэсэн. Тэгээд одоохондоо би ажил байхгүй жоохон тиймэрхүү л байна. Тэгээд одоо энэ хүнийхээ халамжийн мөнгөөр л одоо тэгэл байрны 150 мянган төгрөг төлөөл өгч. Одоо тэгэл өөр хавьд юу яах вэ? Би сая за машины мөнгө зардал яах вэ? Нааш яв гэсээр гад сая энэ хүнээ бүр чирээд авчихсан байхгүй аваагаа. Тэгээ та манай авгагийн төлөө нэг одоо босаад хөл дээрээ зогсоод явахын төлөө нэг залбирж өгөөрэй гэж би та хэдээс говь. Баярлалаа. Халелуя. Тэгэд эхнэрийн төлөө эдгэрлийн төлөө гарт тавиад залбирах хүмүүс очиод гарт тавь залбирч өгөөч. Бас за эхлээд бүгдээрээ инх хотын төлөө залбираатай. Инх хотын төлөө болон инх хотоор төлөөлөлөө шоронгоос гарсан. Үнэхээр яахаа мэдэхгүй байгаа энэ олон хүмүүс. Тийм. Тэгээ тэдний төлөө залбирая. Тэдний нөхцөл байдлыг ойлгож юм л доо. Үнэхээр эзнээс өөр зам байхгүй, өөр найдвар байхгүй. Тэгээд инх хот чи бас эзний үгээр, эзний замаар Библийн үг сургаалыг уншиж тунгааж энэ үгээр л явж сүмээс салахгүй. Энэ арх, энэ хараал, зодон цохон, энэ худал хуурмаг бүхнээ зүгээр жигшин хаяа зүгээр. Энэ чинь чамайг 42 жил шоронгоор явууллаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлээсээ одоо чи зүгээр болоод зүгээр Библийн үг сургаал, Библи юу гэдэг вүлээ гэд явах юм бол үлдсэн амьдралыг чинь Библиэлд хэлдэг юм. Чиний хорхоод идэгцэн мэт тэр он жилүүдийг би чамд буцааж нөхөж төлж өгнө гэсэн. Тэгээ Библийн энэ бурхны нэг нэр нь юу вэ гэхээр би бол нөхөн төлбөрийн бурхан гэж хэлсэн байна. Чиний алдагдсан он жилүүдийг нөхөж төлж чадна. Чиний амсаж идэлж чадаагүй тэр гим нүгэл сатан тэр бузар муу сүнсэнд тулгайлагдсан аж жаргалыг чинь баяр хөөргийг чинь тэр буцааж өгч чадна. Тийм л бурхан. Тийм учраас чи бол агуу зам дээр гараад ирсэн байна л да. Гол нь чи энэ замаар тууштай явах хэрэгтэй. Тийм. Тэгээ бүгдээрээ ялангуяа инх хот дээр гар тавиад бүгдээрээ залбирах хүмүүс гараад ирэхгүй манай залбирагч нар бас манай өдөрдөгч нараас гар тавиад инх хотын бүх зэрэг сэтгэл оюун ухаан бодол санаа түүний дотор гажсан бүхэн үнэхээр
засагдж залруулагдаасаа. Чөлөөлөгдөөсөө. Тийм үнэхээр эзэн минь ээ. Та түүнийг ерөөлийн сувг болгож өгөөч. Хараал биш. Ерөөл. Эзэн минь галаа буулгаж өгөөч. Бурхны гал, ариусгалын гал, ариун сүнсний гал. Эзэн хүч чадлаараа түүний сэтгэл зүрхэнд хүрээч. Түүний оюун ухаан бодол санаанд хүрээч. Эзэн минь та түүний өмнөх замыг одоо шулуун болгож өгөөч. Түүний замаас чулуунуудыг зайлуулаач. Саад бэрхшээлүүдийг эзэн минь ялах итгэл зориг өгөөч. Есүс эзэн минь. Та бол цор ганц эзэн. Есүс та инх хотын төлөө амиа өгсөн. Та шоронгоос гарсан тэр бүх хүний төлөө. Зөвхөн шоронгоос гарсан ч биш. Эзэн энэ ихийн хөвлөгөөс төрсөн бүх хүмүүсийн төлөө та амиа өгсөн Есүс. Та байдаг, та байгаа. Та бид бүгдийн төлөө загламай дээр та цовдлогдсон. Ингэснээр эзэн минь хүмүүс таниар угаагдж эзэн минь гэм нүглийн уучлалыг хүртэж шинэ амьдралд эзэн минь орох нэгүслийг авахын тулд зөвхөн зөв тусын төлөө нүгэлгүй нүгэлтнүүдийн төлөө амиа өгсөн. Есүс эзэн минь та энэ хотыг хайрлаж та түүний төлөө та загламай дээр цусаа орсгосон. Та өвчин зовлон уу гашуу та үүрсэн эзэн минь. Энэ хот эдгэрч чөлөөлөгдөхийн тулд эзэн минь та өөрийн амийг үхэл рүү асгасан билээ эзэн минь. Та шинэ амьдралыг түүнд өгөөч. Шинэ амьдралаар амьдрах тэр нэгүслийг өгөөч гэж би гуйж байна. Залбирч байна. Эзэн минь энэ хотоор төлөөлүүлээд бас эзэн минь үнэхээр амьдралдаа цөхөрч шанал замаа алдсан тэр ихийн хөвлийгээсээ гажсан тэд өсөختөө гажсан тэр буруу хүмүүжлэлтэй болсон тэр бүх хүмүүсийг чөлөөлөөч. Авраач гэж гуйж байна. Архиталт, завхаарл, хорон санаа, уур хилэн, бардамнал, ихэрхэл, цэцэрхэл эзэн минь бүхэл энэ нүглүүдээс хүүхдүүдийг чөлөөлөөч гэж гуйж байна хүмүүсийг. Шудраг зөв амьдралаар амьдрах итгэл зориг өгөөрөө, тууштай байдлыг өгөөрөө эзэн минь энэ гар нүгэл үлдэхгүй байж, энэ гар шаргуу зүтгэн хөдөлмөрлөх болтгой гэж би өрөөж байна. Энэ зүрх ажиллах зүрхтэй байхын төлөө би залбирч байна. Энэ оюун ухаан бодол санаа, Христийн оюун ухаан бодол санаатай байхын төлөө эзэн минь энэ оюун ухаан бодол санаа эдгэрхийн төлөө би гуйж байна, би залбирч байна. Энэ нүд хорон муруу биш, харин шудраг зөв рүү харах болтугай. Энэ чих бузрамуу биш, худал хурамгийг биш, зөв шудраг үннийг сонсоосоо гэж би гуйж байна. Энэ хэл эзэн минь худал хурамг хараалыг биш, харин зөв шудраг үннийг ерөөлийг яриасаа гэж би залбирч байна. Итгэл найдварыг яриасаа гэж гуйж байна эзэн минь. Халелуя Есүс. Халелуя. Энэ хотын бүх бие сэтгэл сүнс зүрхсэтгэл оюун ухаан бодол санаа хувь тавилан цаг мөч хорон болгоныг та өрөөж өгөөч. Бид өрөөж байна. Эзэн минь эзний замаас салахгүй байхад туслаач. Боломжуудыг өгөөрэй. Ялгуусаа агуу бурхны хүүгийн нэрээр би залбирч байна. Есүсийн нэрээр эзэн минь би залбирч байна. Шоронгоос гараад ор хоронгүй үнэхээр айлаас айлж хисүүчилж явж байгаа тэдгээр хүмүүст та цөхрөхийг битээ зөвшөөрөөч. Шантаргыг битээ зөвшөөрөөч эзэн минь. Тэднийг харин чуулганлуу авчираач. Тэднийг бурханлаг итгэгчнэртэй уулзуулж бурхны сайн мэдээг, сайхан мэдээг тэдэнд дуулгуулаач эзэн минь. Найдвар итгэлийг өгөөч. Есүсийн ялгуус агуу нэрээр би залбирч байна. Тэгээ шоронд нэг үг өгдөө. Зовлон дайрахад итгэл алдарвал жаргал үзэхгүй сэтгэл хөрнө гэж. Зарим хоригдоод бүр шивцсэн байд биен дээр. Одоо тэр үгийг санаж явах хэрэгтэй байна. Амен. Зовлон дайрахад итгэл алдархад жаргал үзэхгүй сэтгэл хөрдөг. Харин зовлон дотор бид нэр ялагч болоход бид нэр тэр зовлонгийн цаан тавигдсан тэр сайн сайхныг тэр үлэмжийн баяр хөөргийг бид нэр олж авна да. Амен. За, сууж болно. Тэгээд энэ хотын эхнэрийн төлөө, эдгэрлийн төлөө яг одоо бас очоо гараа сунгаад манайхан залбирч өгөөч. Эдгэх итгэлтэй хүмүүс гар сунгаад Есүсийн нэрээр. Халелуя Есүс. Би залбирч байна. Халелуя Есүс туслаач. Энэ хот танилаад хэдэн жил болж байна? Тэ? За үнэ хэлээ. Энэ хот надад ярьж ирсэн. Тэгээ манай энэ хот надад ярьсан. Үнэн ярьсан бол бас
Ярьсан чи үнэн биз дээ тий? Тий. Тий. Ааха тий. Манай нөгөө инх хот над ярьжсэн нөгөө сая гарсныхаа дараа ингээ харсан чинь энэ нэг эмэгтэй ингээ хоёр суг таягтай юм биеийн өвчтөө мөртлөө айгүй хүнжим ингээ өргөөд ингээд явж байгааг харахлаар нь хараад өнгөрсөн юм байна л дээ. Үед одоо нөхөр мөхөр нь одоо ингээд харж андах хүн байдгүй юм бах та одоо энэ ир нөхөр мөхөр нь гэж яатсан хүн байт юм бол ийм хүнээр юм зөөлгүүлээд тэгээ бодож ирсэн гинэ. Дараа нь дахиад тэгээ явж байгааг нь хараад очиод тусалсан юм байна. Тэгээд хоёр манай хоёр тэгээд хоорондоо ярилцаа танилцаад ингээд амьдралын ирэхээр энэ зовлон дотор л учирсан юм байна. Тийм тэгээд хамтдаа бас ингээд амьдрий болж үтийгээд ингээд явж байгаа хоёр юм байна. Тэгээ та хэдэн жил ингээд би 14 оноос хойш. 14 оноос хойш аваарт орсон. 3 жилийн өрөн дээрээс унтчихсан цэцэг санаагаар унаад. Нэр хэм бэлээ? Наран туяа. Наран туяа. Бүгдээрээ наран туяагийн төлөө залбирая. Үнэхээр бурхан минь ээ. Яг одоо наран туяа. Үнэхээр тэнгэр газрыг бүтээгч цор ганц үнэн амьд ариун эзний хайраар бид хочин дүүргэн бэлхаас залбирч байна. Эзэн минь түүний бүх шаналл цөхрөл зовлон аваач. Бүх гоник цөхрлийг аваач. Бүх өвчин зовлон аваач. Та түүний эдис ширхэг болгон төрөөч. Ген ДНК болгон төрөөч. Түүний тарих үе мөч нугас чумэг бүх зүйл төрөөч. Эд эрхтэн болгон төрөөч. Сүнс сэтгэл зүрхэн төрөөч. Бурхны хайраар бид ерөөж наран туяа бол үнэхээр Есүс Христ түүний төлөө амиа өгсөн гэдгийг тунхаглаж байна. Тэр ганцаараа биш. Наран туяа хайрлагц. Одоо энэ агуу хайрыг таньж мэдхийн төлөө бид гуйж байна. Бид залбирч байна. Бурхны агуу хайрыг, энэ төгс хайрыг, болзолгүй хайрыг наран туяа амсаж үнэхээр ирээдүгөө инээмсэглээр угтах болтгой гэж бид гуйж байна. Эзэн минь та түн цоо шин амьдралыг, цоо шин эхлэлийг өгөөч эзэн минь ээ. Эзэн минь ээ. Бүх цөхрлийг зайлуулаарай. Гуйж байна, би залбирч байна. Эзэн минь гуйж байна. Ялгуусаагүй Бурхны хүүгийн нэрээр би наран туяаг гуйж залбирч байна, ерөөч байна. Бүгдээрээ ерөөцгöy. Хамгийн сайн сайхнаар ерөөцгöy. Инх хот гараад ир. Энэ хоёр хосыг ерөөж өгье. Тэг үнэхээр бүгдээрээ инх хот наран туяа хоёрын одоо энэ амьдралыг эзэн хүлээж авч, энэ амьдралыг эзэн ерөөж, эхнэр нөхөр хоёр гэж тооцож, энэ хорвоод зовлон жаргал хамтдаа ингээ хуваалцаад хамтдаа яваасаа гэж бүгдээрээ залбирцгаая. Тэг үнэхээр хэрхэн сайн ир нөхөр байхыг инх хотод эзэн зааж өгөх болтугай, бас хэрхэн сайн гэргий байхыг наран туяад эзэн зааж өгөх болтугай. Үнэхээр та хоёрын амьдралыг бид хамтдаа ерөөж байна. Есүсийн нэрээр эзэн минь ерөөгөөч эзэн минь. Та энэ амьдралын энэ зовлонгийн замд эзэн минь. Үнэхээр та инх хот наран туяа хоёрыг уулзуулсан. Талархаж байна. Эзэн минь харин одоо ерөөж өгөөч гэж би гуйж байна. Эзэн минь. Баяр хөөртөө зүрхийг бид гуйж байна. Үнэхээр амьдралдаа сэтгэл хангалуун байх тун гэж та хэлсэн. Тэгээ сэтгэл хангалуун байдлыг бид бас холбож байна. Баяр хөөртөө зүрхийг холбож байна. Амар амгалан сүнс сэтгэл зүрхэнд нь оюун ухаан бодол санаанд нь холбож байна.
Есүсийн нэрээр эзэн минь. Эзэн минь. Тэгэд Есүсийн хандлал чуулгандаа инх бат наран тоёо эрэг бид үнэхээр албан ёсоор хүлээж авч байна. Үнэхээр Есүсийн хандлал чуулганы гишүүн байж энэ чуулганд үнэхээр урсгал усны дэргэд таригдсан тэр улаангар мэт үнэхээр усан урсгалаар үндсөө өргөсгөж навчсан үл хатаж үр жимснүүдээ ургуулсан гайхамшигтай өрөөгцөн гэр бүл байгаасаа гэж бид гуйж байна. Гарын үлсийг нь өрөөж байна. Инх бат эзэн минь үнэхээр гайхамшигтай гарын уртай хүн байна эзэн минь. Эзэн минь та түүнд хэрэгцээтэй бүх багаж тэр чулуунуудыг тэр бүхнийг өгөөч гэж гуйж байна. Есүсийн нэрээр. Есүсийн нэрээр өрөөж байна. Өрөөж байна, өрөөж байна. Эзэн минь гайхамшигтайгаар эдгэж өгөөч. Итгэл найдварыг өгөөрөө. Үхлийн сүнсийг бид зайлуулж байна. Тэр үхлийг зайлуулж байна. Харин наран туяг ам амьдралаар бэлхан холбож байна. Христ дотор байдаг бэлгсэн амаар тэр мөнхийн амаар бид холбон өрөө залбирч байна. Амен. Есүсийн нэрээр. Есүсийн нэрээр. Би ягаад энэ хүнийг сонгосон бэ гэдээ би танад нэг юм ярив. Би юу штэ яг энэ хүн шиг суугаа байсан. Одоо тэр манай багш байхгүй л да отгоо багш тэр багш хоёр. Би тэр хоёр багшийг анх тэр 20 421 дугаар ангид очиж явахад би хоёр суг таягта тэрэндээ суугаа хүн байсан. Өөдөөс нь юм ярьж чадахгүй айгаа гэд гацдаг тийм хүн байсан. Уг нь тэр хоёр байсан бол би тэр хоёрын дэрэг хэлсэн. Бас нэг залуу байсан. Тэр залуу нэнд би хараад хахад ирээсээ байхгүй байгаа байхгүй. Тэр тийм л байгаа. Тэгээд би бол тэдэрт уг нь баярлаа гэж хэлье гэж бодож байсан байхгүй. Би тэгээд энийг хайгаад орохгүй байсан. Яагаад энийг олсон бэ гэсэн би энэ одоо энэ доотлын үйлчлэлийн төв гэж байна штэ. Энэ дээр явган явж байгаа байхгүй. Идэж явах юм олохгүй би тэр чи эмгүү болсон байсан. Тэгээ юу гэсэн би нэгдүгээр хороолоорой гээд явж байгаад тэгэнгүүт харин манай тэр хинтээ таардаг байхгүй. Энд одоо энд ирээгүй байна л да нөгөө гар муудаа нэг залуу тэр 421 дугаар ангид надтай 20 ангид цуг байсан байхгүй. Тэр харин дараад дэлгүүр рүү орохдоо гараас нь гүгээд орсон чи байдгүй. Алгатаа гээд эргээд авсан чи өөдөөс гараад ирэхгүй. Хөөш чи хаана байгаа юм бэ шүү дээ. Энэ отгоо багш энд байгаа шүү дээ. Хаана гэж. Энд тэгээ наашаа дагуулж орсон баг. Тэгээд энэ хүнтэй анх танилцаад тэгээд би шууд хэлсэн баг. Би ингээд нэг эмгтээтэй танилцсан юм аа. Тэрийг одоо харж чадахгүй юм тэгээд хөрх хамт ийм юм босон. Тэгээд одоо би тэр ингээд суух гад ингээд суух чи гэж яах вэ? Би уг нь тэжээ одоо ингээд амьдрах гад үзээд байна. Тэгээд яаж болохоо мэддгүй гэж би тэгж ярьжсэн байхгүй. Тэгээд дараа нь отгоо багштай уулзчаад отгоо багшийн утасны дугаар моорыг авчаа ярьсан. Сатаа шоо ашгүй чи над дээр өрөөд иргээд. Тэгээ би энд нэг 3 дахь өдөр нэг цуглаан байдаг гэсэн тэн дээр нэрсэн. Тэгээд намайг утгаа багш гэсэн байхгүй. Нэг засвар засдаг нэг хүн байгаа. Би тэн дээр чамайг ажилуулъя. Бошоо шиг ажилд оруулаад өгч. Тэгвэл би зүгээр дараа юм ийгээд хий. Тэгэхгүй бол мөнгөгүй чи хэцүү минь. Атуусын ч мөнгө байхгүй. Явгаад сая хүртэл дээр атуусын мөнгөгүй бараг жааж байгаа төгрөг 1300 төгрөг байна гэж худлаа ярьж өгч байгаа штэ. Тэгээд хоёр машин сууж манаа яаж байгаа вэ? Байгаль 1300 төгрөг нэ за уучлаарай гэсэн. Тэгээ цаана бас нэг 1000 төгрөг байсан л да. Тэр 1000 төгрөг бас наашаа хандив өрөх гэ тэрийг өгөхгүй нуугаад байгаа байхгүй. Сөмдөө өгөх гээд. Тэгээд харин 1300 төгрөгөө сая дагшаа. Тэгээд одоо манай үл гэж байгаа байхгүй. Одоо явахтаа яах вэ гэхээр явахтаа болохгүй би чамайг үүрээ гэсэн явчих. Явахгүй явгаа алгачаа гэсэн чи донгосоод байгаараа гэж байгаа байхгүй. Донгос гэж өөрөө донгосоод байгаараа гэсэн. Тэгээд үүдээр хааш ярьсан. Манай хүн бас жоох ичвгээ. Би өөрөө тийм хаашаа шударга ярьждаг юм уу? Жоох юм жоох шударга ярьждаг юм уу? Одоо мэдэхгүй. Тэгэл юу атсан байхгүй. Тэгээ одоо би тэр ингээ явж байгаа. Тэгээ би одоо энэ хурандаага би бас нэг архинаас гаргачихъя гэж бодоод байгаа. Манай урандаа бол бас архин жоохон юу урандаа нийццөөс хийх гэж. Тэгээ өөрийг амт бас амьдрал нь хэцүү. Саяас нэг тэгээ санаа зовлт. Тэгээ санаа зовлол байхгүй. Би бол одоо шулгуу хийждэг тий. Адилхан л уусуу тий. Тэгээ сая намайг амар уур гэж байгаа юм. Наашаа ирсэн чинь яасан гэсэн. Манай нэг найз намайг дуудаад тэ нарих байна гэдэг. Битээ донгос явъя гэж ороод нааш наваад ирсэн баг. Тэгээд урахыг. Хоёр хурандаа сууж ийн энэ урд. Тий. Тий. Оо тийм үү. Аа. Гайхалтай. Таны төлөө бид ерөө залбирч өгч болох аа. Гараад ир. Тэг. Гараад ирэх. Ирсэнд баярлалаа. Та маш зөв газараа ирсэн байна. Үнэхээр юу та ерөөлтэй вэ? Өөрийгөө тавьчихлаа. За миний нэр Алтар Сүхбаатар юм аа. Би одоо үндсэндээ энэ цагдаагийн байгууллагт 30-аад жил ажилласан. Тий. Яг хоо хайны жил маань одоо би хүүхдүүдтэй байдаг л та.
бурхан болцсон. Сүүлийн үед нэг жаахан юм уугаад идэг. Та нараас юуг нь уух уу? Тий, санаа зовлт байхгүй. Тий. Тэгээд миний энэ хоёр найз одоо миний сая хажуу сууж байгаа сая гарч ирсэн найз намайг бас урд нь энд авчирч байсан. Сүүлдээ би ирэхгүй яваад идэг. Тэгсэн чинь энэ хоёр маань зүгээр зориуд намайг дагуулсаар бод өнөд авчирч байгаа. Тэгээ би цааш ирнэ. Тэгтээ би тий. Тэгээ ингээд их сайхан байдгийн байна. Одоо би ч бас сүүлийн үед нэг харих мэрх нэг уухгүй зөх хэмжээгээр бас өөрийгөө татаал явж байгаа. Тий, татахч болно. Цаана одоо сайхан тий Есүс туслах хэрэгтэй юм байдгийн байна. Би байнгын цуглаанд ирж байна. Та нөхдөдтэй байнга уулзж байна. Шал өөр байдалтай л болцсон л ирж байна. Би ч ойлголоо. Та нөхцийнхаа одоо бас ажил төрөл амьдрал чинь хамгийн сайн сайхан бохныг хүсээрээ гэж хэлээ. Таны ажил бас баярлаа. Тэгээ бүгдээрээ бас юу манай залбирагч нар тий ахлагч нараас гар тавиа түлгэх залбираадаг. Манай хүлгэх өөрөө тий өөрөө одоо тэгээ найз минь намайг анхын цуглаанд авчирчээс энэ хүн байгаа. Тэгээд сая намайг ирээчээд миний ажил суучаад бас найзгаа зэмлээд сууж байгаа. Тий хүлгэх өөрөө бас архинаас чөлөөлөгдөж исэн хүн учраас бурхны хүч чадлаар тийм учраас хүлгэх сайхан гар тавиад өрөөж өгч. Найз. За энх дүүдээ баярлалаа. Чи бурханд хайртай хүүхэд байна. Үнэхээр чиний өмнө байгаа асуудлууд гарцтайгаа ирсэн. Гардсан нь Есүс. Аливаа асуудлыг харж өмнө сөхрөхгүйгээр ард нь байгаа Есүсийг харуул гарах гарц байдаг. Тэгээ би ажиллаа хийж явах үед манай найз цагдаагийн ерөнхий газар хотын нийслэлийн цагдаад байсан. Дэд турандаа хүн. Хилээс ирчээд би найзтайгаа өрөөнд нь орж бид нар их бардамнаж том юмж арих удаг байж. Тэгээ сүүлд энэ цуглаанд явдаг болсны дараа би найзтайгаа энэгээр маш олон хүнээс архины мөнгө гуйж авахад Есүсийг хайраар зүрх минь энтерч найзынхаа гэрт нь хүртэл очиж байлаа. Тэгээ би сая эзэнд баярлж байлаа л. Би та нарын боддгоос өөрийг боддог, өөрийг хийдэг. Энх болдор дамжуулаад аваад ирж байна. Тий. Нэлээд юутагаар ороод ирсэн зогсож байна, гайхаж байлаа би. Тэгээд манай цуглаан тавтай морил. Энэ цуглаан дотор нэг хурандаа 3 дэд хурандаа байгаа. Тэд нартай нийл. Нэг хурандаанаас саяхан гарч ирсэн. Айгуул чи Батбол хурандааг таних баг. Танад байсан. Батбаатар гэдэг нэг дэслэгч гал зоохонд ажиллаж байсан. Тэр удахгүй энэ дэрнэ. Тэгээ эзэн талархын хэдвэл эзэн гайхамшигтай манай цуглааныг ашиглаж байна. Энэ бол Есүсийн хамчил чуулганы байнга тунхалдаг алсын хараа биелэж байна. За, ерөөч бүгдээрээ баярлалаа Есүс эзэн минь. Баатар хурандагийн төлөө бид үнэхээр талархаж байна эзэн минь. Энэ гайхамшигтай эрхэм ахыхаа төлөө. Эзэн минь та тэгээд өөрийгөө мэдүүлж өгөөрэй. Та байгаа, та амьд. Таны хайрыг ах маань мэдэх болтугай. Таны загалмайн үхэл зовлонгийн утга учирыг тэр нууцыг мэдэх болтугай. Таны амьдлалтын хүчийг бас мэдэх болтугай. Амьдлалтын хүч чадлаар Баатар ах маань амьдралын бүх зовлон асуудал бэрхшээл нүглийн хүлээсийг гав гинжийг таслах болтугай. Аригталт түүний амьдралаас зайлах болтугай Есүсийн нэрээр би залбирч байна. Бүрэн төгс эдгэрлийг би холбож байна. Оюун ухаан, бодол санаа, зүрх сэтгэл энэ бие эрхтнүүд дээр түүний хувь тавилан өдөр хоног сар жилүүд цаг мөч хорон болгон дээр түүний гэр бүл үр хүүхдүүд дээр холбож байна. Амар амгалан шаломыг бид холбож байна Есүсийн нэрээр. Есүс Христэд итгэх итгэлээр ирдэг амар амгаланг холбож байна. Ариун сүнсээр ирдэг баяр баясгалан холбож байна. Зөвхт амьдралыг холбож байна. Ялгуусаа агуу бурхны хөгийн нэрээр баяр баясгалан бэлхэх болтугай. Амен. Есүсийн нэрээр. За, бурхан ивэг ах минь тэгээд сүмээс холдож болохгүй шүү. Холдохгүй. Энэ таны хорогдох газар шүү. Энэ чуулган. Бурхан ивэг